Өмнөх бичлэгдэр The Last Airbender цувралын 3 дахь бүлгийн Nightmares and Daydreams ангийн талаар товчхон ярьсан. Энэхүү анги дээр гарсан ангийн сэтгэл түгшил мэдээж дараагийн анги дээр гарах нэгэн чухал үйл явдалтай холбоотой. Энэ бол The Day of Black Sun буюу бүтэн нар эртэлтийн өдөр. Бүтэн нар эртэх энэхүү богино хэрнээ маш чухал үеэр бүх Firebender чадвар ашиглах боломжгүй бөгөөд галын эзэн Озоёг булган авч 100 жил үргэлжилсэн дайныг зогсоох хамгийн чухал төлөвлөгөө байсан. Гэсэн чинь төлөвлөгөө бүхэлдээ бүтлгүүд л болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Хамгийн чухал нь анги болон түүний найзууд энэ үед бүрэн ялагдлыг амссан бөгөөд тэрхүү ялагдалт тэдэнд хамгийн том сургамж нь болсон түүхтэй. Тэгвэл өнөөдрийн бичлэгтээ хар нартай өдрийн ялагдал Team Avatar-т ямар том сургамж болсон талаар ярьцгаая. Юун түрүүн тэрхүү бүтэн нар хэтэлттэй өдөр яагаад чухал мөн ямар үнцээр олцсон мэдээлэл болохыг эргэн санацгаая. Team Avatar галын эзэн хэрхэн зогсоохоо мэдэхгүй төөрч явахдаа Баасенсегийн их сургуулийн антропологийн тэнхимийн профессор Зейтэй танилцаж хамтдаа Сивон цөлийг зорьдог. Professor Zay, head of anthropology at Ba Sing Se University. Үүний зорилго бол мэдээж Wan Shi-tonгийн номын санг олох. Сүнсний ертөнцийн хамгийн том номын санд очиж галын эзнийг буулган авахд хэрэгтэй мэдээлэл олохын тулд Wan Shi-tong and his knowledge seekers collected books from all over the world and put them on display for mankind to read so that we might better ourselves. If this place has books from all over the world, do you think they've got info on the Fire Nation? A map maybe? Номын санд Сокка галын улсын түүхэндх хамгийн хар бараан өдөр хэмээх тэмдэглэлийг олсон бөгөөд энэ нь бүтэн нар хэтэлт болсон өдөр ба Firebender-ууд энэ үеэр чадвар алддгийг олж мэдсэн. It's literally the darkest day in Fire Nation history. Now I get it. Something awful happened on that day. I don't know what, but I do know why. Firebenders lose their bending during a solar eclipse. Waterbender-ууд сарнаас хүчээ авч тэргэл сартаа шөнө хамгийн хүчтэй харин сар үгүй болоход чадвар алдаж байсныг нэгдүгээр бүлгээс хардаг. Нар хэртэх хэдхэн минутанд Firebender-ууд хамгийн сул дорой болдог бөгөөд гал гаргаж чадахгүйж Flaming Hot Doritos chips эдэж амандаа галыг мэдрэнгээ нар хэртэл дуусхыг хүлээгээд суудаа гэсэн үг. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ маань алдарч Doritos chips хамтран ажиллаж байна. Нэг сонирхолтой юм хэлэхэд Doritos chips дөнгөж саяхнаас л манай Монголд аль биесээр орж ирж байгаа юм байна. Тэгэхээр тэрнээс өмнө бидний авдаг байсан эсвэл одоо ч гадуур зарагдаж байгаа янз бүрийн хэлээр бичсэн Doritos chips-нууд албан бус үйлбэр нь гэсэн үг байна. Яг аль биесны Doritos chips-ээ Carrefour, миний дэлгүүрийн бүх салбараар 8 нэрийн дэлгүүрүүд болон CU-гээс худалдаа аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх бөгөөд Doritos chips маань бид бүхэнтэй улам ойртох юм. Ямар ч тач гариг иргэсийн тооллыг гаргадаг тусгай өрөөний ачаар Сокко дараагийн нар хэтэлтийг хэдхэн сарын дараа гэдгийг олж мэддэг. It's just a few months away. Ямар ч туршлагагүй хэдэн өсвөр насны хүүхдийн хувьд энэ нь маш том боломж байсан ба галын улсын нийслэл рүү довтлох дайралтын төлөвлөгөөг Сокко энэ цагаас боловсруулсан. The Fire Nation's in trouble now. Энэ бол анги болон түүний найзуудын хувьд маш том гарц төлөөсөөр олдсон мэдээлэл. Учир нь Wan Shi-tong номын сангаа эсэнд болох үед Сивон цулийн Sandbender-ууд Апаг хулгайлдаг. Энэ үед бид сурлын хамгийн тайван, цайлган сэтгэлтэй дүр ангийг хамгийн ширүүн, түрэмгийн байдалтай байхыг анхны удаа ба сүүлийн удаа харсан. I recognize the son's voice. He's the one that stole Appa. Where is my bison? Галын эзэн Созын агарын нүдэлчдийг хэрхэн хомгорлон устгасан 100 жилийн турш өөрөөс нь болж дайндагдсныг мэдсэн ч анги энэ хэмжээнд уурлаж байгаагүй. Гэвч гэр бүл ойр дотноос нь үлдсэн цорын ганц нэгэн бол Апа. Үүнийг алдна гэдэг бол ангийн хувьд хамгийн том цохилт байсан. Нэмээд Апа бол Team Avatar-ын хамгийн чухал гишүүн. Цувралын 3 бүлгийн турш Team Avatar-ыг нуруунд дээрээ өөрч ямар чухал үүрэгтэй байсныг мэдэх бах. Үүнээс хойш хэдэн сар өнгөрч Соккогийн гаргасан төлөвлөгөөг биелүүлэхээр түүний аав Хакадо болон өмнөдийн усны овгийн дайчид Манд намгийн овг, газрын хаан тус мэдээж Avatar анги болон түүний найзууд гээд маш өргөн цар хүрээтэйгээр оролцсон. And this war will be over. Мөн энэ үед хамгийн тохиромжтой мөчийг хүлээж байсан Бүүми хамгийн байраас үйлдэл болох Омашуг галын усаас цор ганцаараа буцаан авсан. Урдгар бүлэг эхлэхэд Озоёг буулган авахд хамгийн чухал, хамгийн том тулаан бол тэрхүү халдлага их ойлголтыг анханасаа өгсөн. Цувралын дөрүүд ч анх үзэж буй үзэгчид ч үүнд нь итгэсэн. Харин халдлагын үеэр бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байсан ч эцсийн мөчөдөд галын улсын бэлдсэн үрхэнд орсноо ойлгосон юм. It was all a trap. Azula knew we were coming and she's plotted out every move. We've just got to get to the beach as fast as we can. Галын улс тэрхүү халдлагын талаар яаж мэдсэн бэ?
Азула, Май, Тайлинар, Кёши дайчдын дүр төврөн Баасинсэд нэгтгэхэд газрын хаан тусын хаан тэдэнд итгэж халдлагын талаар хэлдэг. Яг үүндээ галын ус анханасаа л нэг алхмын урд байсан гэсэн үг. The Council of Five is meeting to plan an invasion of the Fire Nation this summer on the day of a solar eclipse. Really? Энэ бол цуурлын турш гарсан Team Avatar-ын хамгийн анхны том ялагдал бас бүтлгүүтэл. Тэд эхний 2 бүлгийн турш хүнд хэцүү даалгавартай нүр тулсан ч ямар нэгэн байдлаар үргэлж амжилттай даван туулсан. Цуурлын 1-р бүлэгт Аватар далайн сүнстэй нэгдэж хойд усны овогт маш том гарц тохиоход Юэ гүнж өөрийн ямиг золиосолж сарны сүнстэй нэгдэн бүхний хэвийн байдалд оруулсан. Goodbye, Sokka. I'll always be with you. 2-р бүлгийн төгсгөлд галын ус Баасинсэг эзлэн авч Азулаа анги дөхлийн дайралтыг хийсэн ч сүнсний зөөрмөс авсан ус Аватар ангийн ямиг аварсан. Харин 3-р бүлэгт маш удаан хугацаанд төлөвлөсний эцэст хамгийн том дайснаа булган авах гэтэл бүх зүйл оронгоор иргсэн. Тэдэнд ямар ч бай төлөвлөгөө байгаагүй. Тиймээс Хакода хүүхдүүдийг зүгтаалгаж, оронд нь өөртөө баригдаж, хожимд Boiling Rock буюу галын улсын хамгийн өндөр хамгаалалттай шоронд хоригдсон билээ. Харин энэ үеэр Zuko өөрийн дотоод зөрчлөө нэгмөр болгож, Аватарын талаарх үнэн гэлчилж, одооноос өөрийн замаар явхаа Озайд хэлдэг. I'm here to tell the truth. Telling the truth during the middle of an eclipse. This should be interesting. Zuko анх удаа эцгийнхээ цахилгаан дайралтаас авгах аярогийн заасан Lightning Redirection техник ашиглан амь мултарч, Озайгч бас гэмтээгээ дамждаг. Эцэггүй хоёрын зөрчил болон хэрхэн зам салж байгааг дөрүүдийн харилцан яриагаар маш тодорхой ойлгуулсан ч энэхүү тулааны хэсгээр бүр ч илүү даацтай, илүү чухал болгож чадсан юм. Учир нь энэ үед цахилгаан гарах болон дамжуулах техникийг зөвхөн Royal Family буюу галын эзний гэр бүлийн гишүүд хийдэг тусгай техник байсан ба Zuko эцэст нь үнийг сурсан ч эцгийгээ гэмтэн цухтаасан нь тэдний зам салж байгааг мөн ирээдүйд Zuko галын эзэн болох боломжтойг харуулсан символизм. Нэг өсөндөө Team Avatar энэхүү ялагдлаар эцсийн тулаанд бэлэн биш гэдгийг ойлгож тэдний хувьд маш том сэргэлт бас ухаарал болсон. Нөгөө талд Zuko өөрийн замыг сонгож Team Avatar дутагдаад байсан орон зайг нөхөж ангийн Firebending багш болж эцэст нь Озайг дарахад нөлөөлж чадсан. Түүний Redemption Arc-ийн хувьд ч маш чухал мөч байсан. Тулаан бүрт ялах боломжгүй ч ялагдал бүрээс суралцах боломжтойг ойлгож алдаа болон ялагдал тэднийг хөгжөхөд ямар чухал гэдгийг Team Avatar ойлгосон юм. Энэ цагаас Sokka төлөвлөгөө боловсруулахдаа илүү алсын хараатай байж, удирдагч, стратегч гэдгээ тодтогон харуулж, анги Firebending сурахтаа анхааран, цаашлаад Energy Bending хүртэл сурч, Katara өөрийн хүн тачаагаа хөнгөлөх хэрэгтэйг ойлгон, Yonoraтай уулзаж, Zuko гөршөн, Toph бүхнийг илүү чухалчлан хүлээн авч эхэлсэн гээд асар том өөрчлөлтүүд Team Avatar-т гарсан. Магадгүй энэ ялагдал байгаагүй бол галын эзэн Озайг булан авч чадахгүй ч байх боломжтой байсан. Эцэст нь дүгнэлт хэлэхэд хар нартай өдөр анги болон түүний найзуудын хувьд маш том ялагдал байсан. Гэхдээ хэрэгтэй ялагдал. Харин ялагдал гэдэг төгсгөл бус, ахин босч ирэх хамгийн том хөшүүрэг. Ялагдлын амт гашуун байсан ч эцсийн үр дүнд тэд галын эзэн Озайг булган авч чадсан. Бичлэгээ энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Та бүхэн Chapland Store-оос мань худалдан авалт хийж манай сувгийг дэмжээрэй. One Piece, Game of Thrones, Spider-Verse, Mandalorian-ы гой гой фигүртэй blind box-ууд худалдаалж байгаа шүү. Дахиж эдгээр blind box-ууд зарагдахгүй учраас дуусгаас нь өмнө намжиж аваарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.